Өрөн хотын гадгаадын хараатай хүмүүсийн үйлчилгээний төв нь гадаадд холбогдох оршин суух, ажил олголт, сургуульд орж суралж явах, гадаадд холбогдох уурхайн дансалт, өмчилгээний лавлага, хууль цаазын хамгаалалт, тэр хүсгийн бомтоор өнгөрөх жолоодомж, төрчих хилд орж ирэх гэрч үнэмэл гүйцэтгэх зэрэг тухайлсан адлыг гүйцэтгэдэг төв болно. За та нар сайн байж гэнэ үү? Миний одооны байгаа ажлын газар бол Өрөн хотын гадаад хараатай нэрэн болон машин тэрэгний үйлчилгээний төв болно. Одоо бид та нарт гол танилцуулах ажил бол хил дагуу иргэдийн нэм буюу нэмаас доош суудалтай автомашины зөвшөөрөл олгох ажлын тухай болно. Монгол иргэд энэ зөвшөөрлийг авах санаатай бол хамгийн түрүүнд замын үдийн захиргааны ажлын хэсэгт очоод машины мэдээлэл өгнө. Машины мэдээллийг манаас аваад хамаг анхны хяналтаа өгнө. Хяналтаа өгөө төнснөөс үлээр төр цагийн буюу 10-аас 15 өдрийн хугацаатай үнэлэг олгоно. Тэгээд машины эзэн энэ үнэлгээ олсны дараа хэтин гэлаар орж ирнэ. Хэтин гэлаар 2 дахь хяналтаа авна. Тэгээд 2 дахь хяналт тэнснээс үлээр өрөөний хилээр орж ирээд машины онцлогооны газар очоод онцлогоод орно. Тэрний дагуу нь чип суулгана. Энэ хоёр ажлаа дуусны төлөөр дахиад манай энэ ажил дээр ирээд даатгалд орно. Даатгалд ороод барсны зүйлээр манай ажил дээр очоод 3 дахь хяналтаа авна. 3 дахь хяналтаа авахдаа 3 янзын бичиг баримтаа мөрөгдий тоглох хэрэгтэй. 1 дугаарт нь онцлогооны бичих, 2 дугаарт нь чип суулгасан бичих, 3 дугаарт нь даатгал орсон бичих. Тэгээд нь 3 бичих тэнснээс үлээр манаас Монголын жолоочд жилийн хугацаатай үнэлгээ олгоно.